За сайн байцгаана уу. Бүгдэнд нь энэ өдрийн минь хүргье. Манай Эрдэнэ хотын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид маань асажгүй толгож жүжигээрээ баруун 8 аймгийг зорихоор яг одоо аян замдаа гарцсан явж байна. Гоё ээ, ер нь ингээд 14 хоногийн бригад явж байна. Маш урт адал явдлаар дүүрэн асажгүй толгод аян замдаа гарсан байна. За бид нар одоо булган дээр байж гин. За одоо өнөөдөр ингээд бид нар өвөр хангаал руу очих хэвээр. Тэг маргааш өвөр хангахаа хүүхд багчуудтай тоглоноо. Тэгээ сайхан явж байна. Гайна. Эхний тоглолт өвөр хангаа аймагт тоглогдно. Тэгээд манай менежерүүдийн баг маань төрүүлээд өвөр хангаа аймаг руу аян замын жолоо татцсан байгаа. Тэгээд очиод маркетинга хийж байгаа. Үзэгч хүүхэд багчууд маань бид нарыг тэсэн ядаа хүлээж байгаа гэдэгт итгэлтэй байна. За бид нар аян замдаа гарсан хөдөлж байна. Манай булганы алтан гэрэл бид нарыг бас аян замдаа сайн яваараа гэд уулзаж угтаж аваад өдөн гаргаж байна. Баруун аймагудаар тэгээд аялын тоглолт нь нол зумаг ихтэй. Аян замдаа саадгүй сайн яваад ирээрээ. За бид одоо баруун аймгийн айлын мордож байна тоглолтоор. Тоглолт бол сайхан болно гэж бодож байгаа. Өнөөдөр бол ингээ сайхан 50 амгалан яваад өвөр хангаат очиод. Тэгээ маргаашнаас эхлээд тоглолт эхэлнэ. Тийм. Одоо бүхэл одоо баруун аймгийнхаа хүүхдүүдэд бид өөрснийхөө хийсэн сайхан бүтээлийг төлөвлүүлэх гэсэн зорилготой явж байгаа. Тэгээ тоглолт бол сайхан болж хүүхдүүд чих үзэж бидний явсан зорилго сайхан одоо бүтэн гэж бодож байна. Миний хувьд бол анх удаа явж байна. Сэтгэл маш их өндөр бөгөөд тогтолтой явж байна. Тэгээд одоо энэ ажлынхаа хүрээнд урлагийнхаа буянд одоо газар үзэл явж байна. Өмнөх одоо өмнө говь, дунд говь, хөвсгөл за тэгээд хаар хангаа гэж зарим одоо газруудаар явж өгсөн. Зарим тоглолтоор явж ирсэн, зарим ажиллаар явж ирсэн. Тэгээд одоо энэ удаа баруун аймагуудыг үзэж байна. Монгол орныхаа хамгийн баруун хэсэг хүртэл болвол тултал явна гэж бодоод байгаа. Би яах ёстой вэ? Ингэх ёстой юу? Сайн байцгаана уу. За манай Эрдэнэ хотын хүүхэд залуучуудын театр маань Өвөр хангаа аймгийн Арвахир хотод ирсэн байна. За өнөөдрийн манай тоглолтоо их гэж байгаа театр болвол Монгол улсын соёлын гавьяц зүтгэлтэн оргийн нэрэмжит хөгжим драмын театр дээр бид нар одоо ирээд байрлаж байна. За одоо 2 цагаас тоглолттой бид нар бүгд өглөө буудлаасаа ирээд тайзаа засаж, куклуудээ ухсарж, бүх юмаа бэлэн болгочоод одоо бүгнөөрөө бас цайндаа явж байна. Тэгээд энэ хооронд бол бас гоё театраа танилцуулъя гэж шийдлээ. За одоо хамт орцгоё. За өврийн цагаан ангаа анх удаага ирж байна. Тэгээд өвөр ангийнхаа хүүхд багчуудад Эрдэнэ хотын одоо бүх хүүхдүүдээ үзсэн. Ер нь одоо их олон аймагуудын хүүхдүүдээ үзсэн энэ динозаврууд аваад ирсэн байна. Маш гоё байна. Тэгээд хүүхдүүд маань ч гэсэн маш гоё хүлээж авч байна. Гоё байна. Баярлалаа. За татгшаа орж. Татгшаа орж мэдээж одоо театрт байгаа танилцгаая. Одоо энд манай тоглолтын маань зар ингээд тавигдсан харагдаж байна. За орцгоё. За ингээд яг хүүхэд тасалбар худалдаж авч явах үед бид нэр ирлээ. За ингээд татгшаа орцгоё. Одоо манай хүүхдүүд маань хөөхөн ингээ өөрсдөө хурж ирээд шууд тасалбараа аваад явж гин. Одоо 2 цагаас болон 4 цагаас манай тоглолт эхлэхээр байна. За ингээд одоо манай хөгжим драмын театрын маань одоо үүдний хэсэг, үлгүүрийн хэсэг бол харагдаж байна. Би бол бас Өвөр хангаа аймагт хамгийн анх удаа ирж байгаа. Үнэхээр гоё хөгжилтэй, хөгжил нь бас өндөр түвшинд гоё хот байд юм байна. Бас анх ирээл ямар гоё юм бэ гэж бодсон. За ойдын жүжигүүд гээд бас тоглогдож исэн жүжигүүд нь юм болов уу? Түүхэн замдал.
За энэ бол одоо их манай ойд угаан их алдартай ишлэл байна. Манайд соёл урлагийн сургуульд бас байдаг байсан. Цастуулын ноён өргөл цааш сайхан харагдаж байна. Цаашдаа давших манай хөгжил цастаа болоос өндөр болно гэд. Сайхан хэлжээ. Энэ зам жүжигийн текст байна. За. За хоёр давхарт нь бас ирснээс хойш яг анх удаа гарч үзчихин. Үнэхээр гоё юм байна. Хоёр давхар нь бол. За энэ бол одоо шинээр нэгдсэн байгаа жүжиг гэсэн. Өнөөдөр бас манай тоглолтын араас энэ жүжиг тоглогдно гэж хэлээ. Шинэ байшин тэгээд намдгийн зохиол байна. Энэ бол зохиол нь ч бас их сайхан зохиол. За. Гогшоо ингээд хоёр давхарчдынхаа төвд ингээд сүндэрлэн байд юм байна. За энэ хараа аймгийн хөгжим драмын театрын эрхэм зорилго. Бас зорилгоо ийм гоё томор бичсэн байт юм байна. За хөгжим драмын театрын уран бүтээлийн уран чадвар, гүйцэтгэлийн төвшин, уран бүтээлийн чанар хүртээмжийг дээшлүүлж, иргэдийн оюуны хэрэгцээ, шаардлагад бүрэн нийцсэн уран бүтээл, урлаг соёлын үйлчлэгээ үзүүлэхэд оршино гэж бас бичсэн байна. За тийм байна. Хоёр давхартай юм гоё театрын кофе шоптай юм байна. Бас ийшээ орж үзье. Арт гэсэн кофе шоп байт юм байна. Одоо бид нар 3 давхартаа гарч ирсэн байна. 3 давхар буюу одоо энд волтажны хэсэг, дээд давхрын зэрэгтэл рүү ордог хэсэг гэсэн чинь энд юу вэ? За ямар ч тач бас тийш очиж үзье те. Нэг ингээд бидний яг энэ бичлэгийн бас зорилго маань очиж байгаа театруудынхаа бас доторх байгаа байдал те. Одоо яг ажил төрж байгаа үйл ажиллагаа явуулж байгаа энэ гоё бас бодит байдлыг харуулад орон нутгийн театруудын онцлогуудыг харуулад явах бас зорилготойгоор хийж байгаа хэдий бас энэ бас манай театрын нөгөө зүгээр тэмдэглэл видео ч гэсэн энэгээр бас хүмүүс хараад театр маань ийм харагддаг тийм харагддаг юм байна. Бас энэ театраас хол байгаа хүмүүс маань тэ ажиллаж исэн үнэн ажиллаж амьдарч исэн хүмүүс маань эргээд бас үзэхэд бас дурсамжтай сайхан бичлэг болох байх гэж бодож байна. Энэ тийм гэхдээ энэ баг тайз шиг л харагдаж байна те. Энэ оргой нэрмжтэл танхим бол би буруу орсон уу зөв орсон уу? Драма ангины энд байд юм. Жүжигчдийн ангин гэсэн үг те. Драма ангины бэлтгэлийг зориулж баг тайз юм gibi. Тэр нь одоо их тайз баг тайз гэж үндэслэн театрын юм. За энэ бэлтгэлийн ажил явагдаж байгаа шиг байна. Бэлтгэлээс нь түр харуулаад явж байна. Бэлтгэлээ чинь. Just log. Okay, you can. Yeah, thank you. Information. Okay. Эндээс гадаад уран бүтээлч ганцхан асууж байна. Яг одоо бэлтгэлийн талаас товчхон тань тайлбарлаж. Францын нөгөө Projet Zebra гэдэг театрын бүтээлчд манайд хамтарч 2 дахь жилээ. Ер нь яг хамтарч ирсэн нэлээд нийлсэн амжилтууд гэдэг 2 дахь одоо бригад гэх юм уу те бэлтгэлээ хийж байгаа. Тэгээд бидгөө одоо нөгөө Уран аймгийн театрын 40 жилийн Франц Монголын хамтарсан бас тэгшээ тохиож байгаа. Тэр өрөөндөө манай уран бүтээлчд маань Францд өөрсдийнхөө уран бүтээлээс орчлох за Францын уран бүтээлчд манай театрын уран бүтээлчд хамтраад уран бүтээл хийж байгаа. Тэгээ нөгөө хоёр орны соёлоо тэ хэл үүр байгаа болохоор бид нөгөө ийм ихтлэгийг хайрлах тухай ус бидний ямар ихтэй тэ агаар бидний ямар ихтэй тэ ихтлэгийг бид яаж хайрлах хэрэгтэй гэдэг агуулган дээрээ ийм физикл маягаар жүжиг зохиомж юм тэ гоё үйл ажиллагаа хийж байгаа шүү дээ. Ерөнхий яг найруулж хийж байгаа хүн болохоор Франц. Тий, Франц манай Фабрис гэдэг найруулагч одоо Монголоос бол би хоёулаа хоорондоо саллаа солилцоод хийж тавьчих. Бид нөгөө нэг театрын бас нэг влог бичлэгийг бас хийж байгаа. Тий, гоё тухтай байна. Сайн хийж байна. За баярлаа. Амжилт. Заманаас тавьж харсан бол сая Франц Монголын хамтарсан Уранга хөгжим драмын театртайгаа хамтарч гоё уран бүтээл хийгээд би орон орныхоо соёлыг танилцуулсан юм гоё үйл ажиллагаа явж байгаа юм байна. Уран бүтээл хийгдэж байгаа юм байна. За манайх ч бас
гадаадын уран бүтээлчид ирээд бас Японоос биднэрт ирээд бас нөгөө өөрсдийнхөө соёлыг танилцуулсан юм бас уран бүтээлийн хамтын ажиллагаануудыг явагддаг. Тэгээ бас ирэх ажлын төлөвлөгөөнүүд дээр биднэрт бас нэг юм фестивалийн ажлууд бас байгаа. Тэгээ манай одоо та бүхэн мэдэх бол Даваа сүрэн найруулагчийн маань хийсэн Бүүвэ гэж жүжиг байгаа. Орхон аймгийн залуучуудын театрт уран бүтээлтэй хамтарч хийсэн жүжигийн маань одоо энэ хөө уран бүтээл маань за тэр фестивалийн хариу ирэх юм бол бид бүхэн бас гадаад руу хамтарч ажиллаад гоё бас яг өнөөдрийн театр шиг хамттай ингэж бас хамтын үйл ажиллагаа явуулах юм бас хэрхэн зорилготой байгаа. Их гоё юм те. Гадаад соёлоодыг хоорондоо танилцуулна гэдэг бол хамгийн одоо том хөрөнгө оруулалт. Би бинийхээс тий 2 дахь жилдээ ихэр чи одоо эн чин гоё байна. Бисээ бас жоох англи хэмжүүрийг хэмжүүлчлээ гэхэд яг хөө зүгээр асуух мэдмээр байгаа юм байвал асуугаарай л гэж. Тэгээ би миний англиний төвшин жоох лера бери жоох лера бери жоох наацх хараа ялах болохоор бас ярихаас санаа зовчлаа. Тэгээ би удахгүй англиээ сайжруулна манайхаа бид нар чаднаа. За манайхаа Говьалтай аймагт уулзгаа. За сайн байцгаана уу? Манай Эрдэнэт хотын хүүхэд залуучуудын театрын уран бүтээлчид маань за асаж бий толгой жүжигээ аваад ардын дуу бужигийн алтаа чуулга Говьалтай аймагт ирсэн байна. За одоо бүүнөр яг одоо манай тоглолт бол тайзан дээр явагдаж байна. Одоо бүүнөрөө манай жүжигчид уран бүтээлчдийн амарч байгаа өрөөлөө орцгоё. За дөнгөж сая тайзлуугаар нисчээд ороод ирсэн байна. Сайхан нисчээд ороод ирлээ. Сэтгэл хүндэр байна. Бас гоё зохион байгуулалттай, гоё бүтээн байгуулалттай театр дээр хөрөлцсөн ирсэн дэх. Баяртай байна. Бас анх удаага Говьалтад ирж байна. Тэгээ манай Говьалтай ангийнхаа хар байж харж ивэл говь гэнг. За энэ бол одоо ингээд яг бүхэлдээ манай жүжигчдийн байрлаж байгаа. Одоо өрөө байна, амралтын өрөө. Одоо яг тайзан дээр уран бүтээл явж их үед жүжигчид энд хувцас солиод ишигээ тайзлуугаа гарч байгаа өрөө. Энэ өрөөний хувьд бол их одоо гоё зохион байгуулалт сайтай, амархад тухтай сайхан өрөө байгаа. За яг одоо манай тоглолт явагдаж байна. Бүүнээр тоглолт харцгаая. За яг одоо энд бас манай тоглолтыг хянаад сууж байгаа туслах найруулагчаасаа яриа авъя. За баярлаа. За Лодо Дамбын нэрмжит ардын дуу бужигийн алтай чуулгад манай хүүхд залуучуудын театр хүрэлцэн ирээд байна. Үнэхээр сайхан театр, сайхан тайз байна. Тэгээд алтайчуудаа одоо манай Орхон аймгийн хүүхд залуучуудын театрын асаж буй толготыг одоо алтай нутгийн хүүхдүүд маань нэрж үзэж байгаад үнэхээр их баяртай. Зэрэгтэл үнэхээр халуухан байна. Дараагийн жүжиг 4-өөс эхлэн тэгээд бид бүхэн 2 тоглоод дараагийнхаа аймаг хөдлөх болноо. Сэтгэл сайхан байна. За одоо яг ингээд тайз руугаа гарах гад хувцас өмсөж сууж байгаа бас сайнахаас ярилцлага авцгаая. За яг одоо ингээд тайз руу гарах гад ямар одоо сэтгэл хөдлөлттэй та сууж энэ да. Маш их тогтолтой байна шүү дээ. Одоо 3 дахь аймаг Говьалтад ирсэн байна. Тэгээ хүүхдүүдтэй бас ингээд энэ хөө драмын жүжигээ тоглож ийн гэдэг чинь бас өндөр хүүхдүүд аяг гоё сэтгэл өндөртөө хүлээж авч байна. Одоо тэгээ тайз руугаа гарлаа гоё хамттай гараа. За амжилт. За мөн одоо нөгөө алтай чуулгат савчлаар хаалга тайлж чадсангүй. Алтай чуулгат маань бас өнөөдөр жүжиг ирэхээр үзэхээр ирсэн хүүхдүүд маань бол үнэхээр бүр үүдэнд аль эрт цугалжсан хүлээгээд их догдлолтойгоор манай жүжиг бас хүлээж авч байгаад маш их баяртай байна. За одоо манай энэ ханаар бол дандаа уран бүтээлчд нь бүгд ингээд зураг нь байдаг юм байна. За ийшээ бол тайсны нөгөө талаар одоо гадаа гарцгаая. За манай нэмэгт тайз руу гарах гад бас хүлээгээд байж байна. За энэ бол одоо манай алтай чуулгын тайзлуугаа ордог, уран бүтээлчд нь ордог хэсэг байгаа. Мэдээж одоо ингээд Монгол бичгээр ингээд энэ ханыг тэр чигтэн чимсэн харагдаж байна. Үнэхээр гайхалтай сайхан харагдаж байна. За
За мэдээж одоо энэ гайхалтай энэ гоё зохион байгуулалт энэ сайхан интерьерийг харж байгаа байх гэж бодож байна. Одоо хувцсны үлгүүрийн шат бол үнэхээр гоё интерьертэй харагдаж байна. Тийм их том. За одоо ингээл Говьолтой аймгийн за энэ бол нөгөө такса худалдаж авах хэсэг байна. Энэ одоо яг үзэгчдийн. За энд бол яг үзэгчдийн нөгөө тайз руугаа орох их хаалга энд байд юм байна. За энэ бол баг танхим байсан. Мэдээж одоо театр болгон үрийн баг танхимтай байдаг бол манай Алт чуулгын баг танхим бол юм байна. За баг танхимд манай хүүхд залуучдын театрын ерөнхий найруулагч Баярмагны найруулагч маань сууж байна. Өнөөдөр бас Говьолтой аймагт ирсэн сэтгэлдлийг сонсцгоё. За сайн байцгаана уу. За бид 4 өдөртөө Говьолтой аймагт явж байна. Дөнгөж сая тоглолтоо эхний тоглолт орчлоо. Ер нь өнөөдөр цаг агаар сайхан бидний сэтгэл санаач их сайхан. Яг сайхан байна. Тоглолт их сайхан амжилттай явагдаж байна. Цаашдаа ховд үлгий уус цаахан ранга бас энэ шиг сайхан байх гэж бодож байна. Өцгдөл бол харин баян удаж байгаа шуурсан шүү. Тий шуурхтай үед бас жаахан тийм хүүхдүүдийн үзүүрж жаахан юу байлаа. Татуу байлаа. Өнөөдөр л их сайхан. Цагаагааны байдал маш их нөлөөлдөг тийм ээ. Тий. Тэр одоо их сайхан явж байна. Бид одоо ер нь ямар нэг ядрал мадрал бол багтаа явж байгаа шүү дээ. Тэгээ энэ бол ирээдүг ингээ харахад бол ер нь одоо бидээс төлөвлөгөөг сайхан биелүүлэх байх гэж бодож байгаа. Энэ ч бидний зорилго бол доо. Тэгээс нөгөө гараа сайн бол барай сайн. Бидний одоо энэ явж байгаа энэ аялын тоглолт маань бол үнэхээр эхлэл бол маш сайхан явж байна. Тийм болохоор бид мэдээж барайг бол бас төгсгөл бол маш гайхалтай сайхан дуусаад очих нэ гэж бас бодож байгаа. За энэ бол үнэхээр одоо музей болгож зассан хитэ харагдаж байна. Амар гайхалтай гоё харагдаж байна. За энэ тайзны хэсэг бол энэ ноёдын дээл чин зэрэгтэй олзвын хүү ноёдын дээл гэдэг авгаан дээл. Мэдээж манай Монгол үндэсний хувцснуудыг ингээд музей болгож гаргаад тавьсан байна. За энэ шиг бэлтаж юм байна. Бэлтаж руу орж харцгаая. За яг одоо манай тоглолт явагдаж байна. Тийм болохоор бүгдээрээ хүүхдүүдийн тоглолтоо хэрхэн шимтэн сууж үзэж байгааг бол харцгаая. Хаймштай ингээл өвгөн хурцын зургийг тавьсан байна. Маш гайхалтай. Энэ бол яг зурсан зураг юм шиг харагдаж байна шүү. Тийм байна. Зотон дээр зурсан зураг байна. Гайхалтай. За одоо яг жинхэнэ рил бэлтаж шүү гарч ирж байна. За одоогоор бол манай бэлтаж руу хүүхэд суулгаагүй байгаа. За ханаа бол маш гайхалтайгаар бас уралж чимгэлдэг юм байна. Эсхий байна. Эсхийгээр хийсэн гар хийцэн юм гоё. Бүжиг. Яй. За энд бол алдарт одоо манай Говьолтойд зулаа цагаалтай гэж дүү ноттойгоо үтэйгээ бичигдсэн байна.